Сайн байцгаана уу? 4 дугаар төгсдөө эрхийг хамгаалах холбооны тэргүүн эрдэнэлэг мөн миний бие мөх цэцэг та бүхэндээ шууд нэвтрүүлгээ хөтлийн явуулах болно. За ингээд сайн байцгаана уу? Орой өдөр. За ингээд би асуултаа танаас асууя. Би ганц хөх гэдэг хүнээс хүүхдийн мөнгө авах шийдвэртэй. Гэтэл тэр хүн 2 сая төгрөгийн цалинтай байж хүүхдийнхээ мөнгийг өгөхгүй байна. Мөнгөний хэмжээг нэмж болох уу гэсэн асуулт байна. За мөнгөний хэмжээний тухай асуудал бол энэ хуучин бол орлогоос нь хамааруулж хүүхдийн тэтгэлэг тогтоологддог байсан. Жишээлх юм бол одоо 25%, 50% хүртэл хэмжээгээр тогтоологддог байсан. Энэ хуучин зохицуулалтаар бол одоо энэ хүн ч одоо бараг сая төгрөг төлөхөөр байж байгаа. Тэгтэл нэг 100,000 хүрэхгүй мөнгө одоо төлж байгаа. Тэгээ нэг бол нэмэх боломж бол байхгүй. Өөрөөр хэлэх юм бол одоо шүүх одоо хүмүүсийг ялгуурлан гадуурхгүй гэдэг үндслээр ингэж явдаг. Хэрвээ ажилгүй хүн бол яах юм? Нэг 10 саяын цалинтай 2 саяын цалинтай хүн байхад бас цалингүй орлогогүй хүн байна. Тэгвэл цалингүй орлогогүй хүний хүүхэд болохтой зэрэг нэг 80,000 цаас цалинтай хүний хүүхэд одоо орлоготой хүний хүүхэд сая төгрөг сард авна гэсэн тийм ойлголт бол байж болохгүй. Тийм учраас энэ бол хөдөлмөрийн хөлний доод хэмжээгээр ингэж тогтоогдож байгаа. Энд бол одоо нэмэх боломж байхгүй. Харин нэг тохиолдол бий. Тэр нь бол шүүх хурал дээр нөгөө эцэг бол хүн хэрвээ хүлээн зөвшөөрөөд одоо нэг 200,000 300,000 цаас би төлнө гэдэг ингэж тохирсон тохиолдол бол энэ тохиолдол бол харин тэрүүгээр нь шийдэгдэх боломжтой. Өөр тийм зохицуулт одоогоор байхгүй. За би танаас сонгуультай холбоотой нэг асуулт асууя гэж бодож байна. Одоо биднийг тойроод л одоо сонгуулийн тухай асуудлууд их байна л та. Гэтэл одоо гадуур дахин сонгуультай холбоотой цагаан хуудсын тухай яригдж байна. Айгүй их яригдж байна. Цахим ертөнцийн урч иргэд хоорондоо ич. Тэгэхээр үүнийг та ер нь юу гэж бодож байна? Энэ талаар үзэгчдэд та тайлбарлахгүй байна. За энэ цагаан хуудасны асуудал гэдэг чинь одоо гараад байгаа юм биш ээ. 92 оны сонгуул цагаан хуудас бол айгүй их гарч ирсэн. Дараа нь ч бас юуны үед нөгөө дөрвөн нэр дэвшигч одоо нөгөө томсгосон тойрогт үед энэ цагаан хуудас их гарч ирсэн. За цагаан хуудас гэдэг чинь юу гэдэг зэрэг нөгөө хүчингү тооцсон саналын хуусныг цагаан хуудас гэж нэрлэж байгаа. Тэгээ хүчингү тооцогдох зохицуулт нь юу гэдэг зэрэг одоо тэр 92 оных дээр би тэр сонгуулийн өнд бол байж эхлэгчээр явж исэн. 92 он, 96 оны үед тэгэхэд бол тэнд бол нэг тийм сони юм гарч ирсэн. Одоо ингээд бид ингээд байж ах чи өстой тачиг л хөхөрж байгаа шүү дээ. Нөгөө энийг хараа гэх ингээд нөгөө хаан тааж байгаасаа тэнд чинь нэг ингээд гарын ингээд нэг салавч хийгээд зурцсан байгаа юм чинь. Зураад ингээд сумалцсан. Тэгээ зарим нь болохдоо тэр ингээд соглоод хайцсан. Тэр үтгэл одоо өгзөг хүртэл дурдсан байгаа шүү дээ. Одоо нэг сэргүүслээ илэрхийлж байгаа яран төр. Нэг иймэрхүү маягаар ингээд одоо нэрийг дарсан, одоо юуаасан тэр бүгдээрээ л бас нэг хэсэг улсуудыг дэмжих нөгөөсийг хасж байгаа боловч нэг юм бий. За тэр дараад нь тэр томсгосон тойрогтой холбоотой асуудал дээр гарч ирсэн тэр олон одоо цагаан хуудснууд гэж байгаа. Эдгээр бол маш харамсалтай цагаан хуудснууд байдаг. Жишээлх юм бол 4 хүнийг дугуйл гээд цаанаас нь заагаад өгсөн. Хэрэв 3-ыг дугуулах юм бол хүчингү, 2-ыг дугуулах юм бол хүчингү, 1-ийг дугуулах юм бол хүчингү. Тэгээ дугуулгыг тайлхан гэсэн үг. Тэгвэл зэрэг энэ маань их өвөр мэт байсан. Яахлаараа тэр 4 хүний тийм үү? 1 ч юм уу, 2 ч юм уу одоо юу ч ерөөс ог таалагдахгүй гэж болно шүү дээ. Тэр таалагдсан ч таалагдаагүй ч та хүнийг дугуйл гэж. Энэ бол албадлагын чанартай юм байсан. Энэ дээр бол би боддгийн энэ тэр нэг 3 хүн санал өгсөн, 2 хүн санал өгсөн, 1 хүн санал өгсөн энэ хууцнуудыг тусдын ялгаа бүгдээр ингэ хүчинтэй тооцох хэрэгтэй. Яг гэвэл тэр хүний хүсэл зориг, хүний сонгоё гэсэн хүний сонголтыг төр маань одоо үгүйсгэж байгаа тийм асуудал байж байгаа. Тэгэхээр төрийн тэр үгүйсгэлийн энэ асуудлууд бол өөрөө ачаалхалтай асуудал. Харин одоогийн цагаан хуудасны юм бол энэ бол үнэхээр сонирхолтой юм. Бодоод байхад. Юугаараа сонирхолтой юм гэдэгтээ зэрэг монголчин анх удаага дахин сонгуульд орж байгаа одоо ерөнхийлөгчийн сонгуул юмд. Нэгдүгээр асуудал. За энэ чинь бас л ангадагч юм. Хоёрдугаар асуудал нь болохоор тэр цахиг хүү ахаад нэг юу хийчих юм шиг байна даа. Наадам нээчихэр юм шиг байна. Энэ бас л нэг Монголдо бас нэг генис болчих юм шиг байна. Тэгээ дээрээс нь хэрвээ 50% хүрэхгүй нөгөө дахин сонгуул явахаар болох юм бол энэ чинь Монголд бас л нэг генис. Гэхдээ энэ маань ард түмэн маань энийг бол зөв ойлгох хэрэгтэй. Тэрийг л нэг гутраад ах юм байхгүй. Тэрийг 4-5 тэрбум төгрөг 20 тэрбум төгрөгөөр төр хохирчна гэдэг яг
хохирч харагдаач. Ганцхан юм биш үү? Одоо би яг энэтэй холбогдуулаад хэлэхэд ипотекийн зээл гэдэг нэг юм байдгийг. Ипотекийн зээл одоо ямар учиртай байдг юм бэ гэхээр ард түмнийг хоосруулах зорилготой байсан. Хоосорсон ард түмэн маань нөгөө мөнгөөр саналаа өгдөг. Энэ бол улс төрийнхний ардчилсан нам, ардын нам хоёр хоёулаа нийлж хийсэн одоо дундчуудыг байхгүй болох зорилгоор хийгдсэн тийм юм байдаг. Өөрөлдөх бол нэг 5-10 төгрөг ингээд хадгалаад хоймтлцсан эргэлтийн нэг 20-30 сая төгрөгтэй хүмүүс бүгдээрээ тэр ипотект нь хамрагдаж хамаг мөнгө авч тушаагаал тэгэл 30% нь бүрдүүлээд үлдсэн тэр нэг 70% нь бол юу гэдэг тэр сар болгон 600-700 мянган цав тушаагаал эргэлтийн хөрөнгө байхгүй болоод тэр ипотекийн зээл гарангууд одоо дэлгүүрүүд хоосрол худалдаа авахч байхгүй болоод тэгээд Монгол үнэхээр дампуурсан. Тэгвэл Монголыг дампууруулсан хүмүүс нь хин юм бэ гэхдээ тэр нөгөө банкны чука гэж байдаг. Тэрний санаачилсан юм байдаг. Тэгэл ер нь ардын марчсан нар хоёулаа нийлээл ипотекийн зээлээр ард түмнийг хоосорлоо. Хоосорсон шүү дээ ард түмэн ипотекээр. За тэгвэл тэрэн дээр юу гэдэг юм бэ гэхдээ зэрэг одоо Монгол мөнгөгүй гэж байна. Сард 250 тэрбум төгрөг гаргаж байгаа юм чинь ипотект. Сард 250 гэд боддоо. Тэгвэл нэг сар ипотекээр хийхэ болчих л доо. Зогсооч. Тэгэх юм бол нөгөө нэг сонгуулийн чинь одоо төр одоо хохирчих гээд яачих гээд нэг хүмүүс төрийг өрөвдөл телевизээр яриад шүү дээ. Хөөхөн мө төр маань одоо хаосрлаа одоо төрөө хаосруулахгүй гэсэн лаа үгүй. Гүгүү төр хаосрно гэж ямар юм бэ? Тэр ипотекийн зээлээ тэр нөгөө 8% зээлээ зогсоочингууд чинь сарын 200 тийшээ сул гаргадаг 250 тэрбум чинь байж л шүү дээ. Дээрээс нь тэр орон сууц гэдэг тэрний чинь хэдэн хувийн урагшаа гардыг. Бараг 80-90% нь авчиад урагшаага ирээнийг хөгжүүлэх фонд бол явчихдаг шүү дээ. Өөрөөр хэлбэл одоо 8% зээлэгд чинь ирээнийг хөгжүүлэх зээл. Ийм л утгатай юм байна шүү. Тэгээд тэр ирээнийг хөгжүүлэх зээлийг авчиад эрийн хотыг хөгжүүлэх зээлийнхээ мөнгийг гаднаас зээлэл тэр бонд исэн шийдгээл Монгол өрөнд орсон гэлээдэг. Ийм л юм байна шүү. Тийм учраас бол тэр нэг мөнгө төгрөг тэр төрнийг баян байна уу, ядуу байна уу одоо тэр сонгуулийг дахин зохион байгуулахад их мөнгө орно, бага мөнгө орно. Энэ асуудал бол ерөөсөө тийм сонирм биш. Харин тэр цагаан хуудас бол надад зүгээр сонирхолтой санагдаж байгаа. Би бол өөрийгөө цагаан хуудас өгнө гэж хэлэхгүй. Одоо хэн нэгэнд одоо сонгуульд оролцсон ч гэхгүй, оролцохгүй ч гэхгүй би байдлыг харж л да ер нь бол. Гэтэ энэ цагаан хуудас дээр гарч байгаа энэ байна хүмүүст одоо шилжих юм бол нийт одоо 2 сая одоо сонгогч байлаа гэхэд яг үн чанартай 2 сая сонгогчийн бараг тал нь хэм одоо Монгол ардын хувьсгалт намд өгсөн болоод бас нөгөө санал огт өгөөг улсууд байж байгаа. Гэтэ зэрэг энэ улсууд чинь одоо юуг дэмжихгүй байх гэсэн үг шүү дээ. Энэ төр засгийг дэмжихгүй байх гэсэн өнөөг юм байж байгаа. Одоо нийт сонгогчдын тал нь бол одоо өнөөдөр төр засгийг дэмжихгүй. Өнөөдөр төр засгийг дэмжихгүй гэдэг чинь өнөөдөр энэ төр засаг маань хэдэн үеийн сандаар явж байна вэ? Тодорхой тоовж 30%-ийг л дэмжиж шээ. Ард түмний 30% саналыг авсан гэдэг нь одоо өнөөдөр харагдж байна. Тэр инкодыг дэмжсэн байдлаар нь харагдав. Тийм учраас бол ерөнхийлөгч ямар хүн байх вэ гэдэг тухайн асуудал бол өөрөө сонирхолтой юм гарч ирж байна. Би бол тэр өвөрмөц санал гэж үзэж байна. Өвөрмөц саналыг би шүмжлэх юм байхгүй, магтах юм байхгүй, муулах юм байхгүй. Гэтэ энийг бодож үзвэжтэй нэг юм байдгийг. Тэр нь юу гэвэл төр хэрвээ мөнгөгүй болчихно гэдэг юм бол тэр ипотекийнхаа зээлүүд дээр 8% зээлийг зогсоочихоо. Тэгэх юм бол тэр сард гаргаж 250 тэрбум төгрөг чинь тэгээд эргэлээ 250 тэрбумаа тэр чигээр нь сонгуульдаа хэрэгэлдэг гэсэн юундээ хэрэгэлдэг гэсэн одоо манд нь пад алга. Ийм л юм байна. За тэгвэл 8% зээлтэй холбоотой нэг асуулт ирсэн байна. Би 8% зээлтэй байранд амьдардаг. Сая манад орон тоо бүтцийн өөрчлөлт орд ажилласаа халагдсан. Одоо зээлээ төлж чадахгүй байраа хураалгах дээр тулаад байна. Хаана хандах вэ гэсэн байна. За нөгөө 60 тэрбум л асуудал яригдаад ирсэн чинь тэгвэл. Тэгээд энэ 8% зээл их хоржоонтой. Юу гэхээр төрийн албан хаагчид баг бүгдээр хамрагдчихдаг. Хадаа ганцхан юм бол үгүй дарагдаа далгамж авахгүй бол манай хүн байрчгүй мөнгөчгүй юучгүй нөгөө юундаа байрандаа төлсөн мөнгөө одоо банкндаа хураалгаа тэгээд байрнаас хогдоод гарах ийм юм л ордог. Ийм юмны байдлаар өөрчлөх юм бол өнөөдөр тэр 8% зээлийг төрийн албан хаагч 8% зээлэнд орно гэдэг нь нөгөө
үг дуугүй захирагдаг нохоо болгож байна. Гүйлэг болгож байна шүү дээ. Уяатай гүйлэг гэсэн үг. Тэгвэл тэр чинь нөгөө юуг нь уяаг нь урцгаад уугаацыг нэгтүүлчихвэл яадаг гэдэг шиг нөгөөд чинь асуудал нь жоохон дарга нартайгаа жоохон нэг тийм үргүү хандаад долгиноогүй. Жишээлбэл даргийнхаа эхнэрийн төрсөн өдрөөр бэлэг авч өгөөгүй хүн л одоо ингэж байгаа шүү дээ. Яг нэрэн дээр ийм шалтгаанууд хүртэл хүн ажиллаас халагдсан байдгийн тэр үтгэл энэ хэдэн жилийн өмнө даргийнхаа авгаан төрсөн өдөрт бэлэг авч өгөөгүй гэдээ халагдсан ч хүн бий. Энтэй адилхан энэ бол одоо энэ бүтцийн өөрчлөлтийн энэ ажиллаас халалт гэдэг бол зүгээр л худлаа тоглоом юм шүү дээ. Өөрөлдөх юм бол нөгөө 60 тэрбумыг босгохын тулд юу гэхээр зэрэг нөгөө нөхөр чинь бас нэг хэдийн имийг хийгээд одоо өгөөд дарга болсон байж байгаа. Дарга болсон тэр шархаа нөхөө жоохон ашиг олохын тулд хүнийг ажиллаас нь халах хэрэгтэй. Ажиллаас нь халахын тулд эргүүлээд дарга нартай хэлдэг манайх бүтцийн өөрчлөлт хийх хэрэгтэй байна гэдэг бүтцийн өөрчлөлт хийдэг. Хийнгүүдний хэсэг улсад халагддаг. Оронд нь өөрчлөлтөөр ахаад нэг асуудаг ажилд авдаг. Ерөөсөө л энэ систем явж байгаа шүү дээ. Нэг л 60 тэрбумын систем явагдаж байгаа. Тэгээд энэ дээр юу гэхээр нөгөө ипотекийн гэсэн нэг тийм галаа хэмжээний дотор явж байдаг. Тэгээ ер нь бол ард түмэн ойлгох хэрэгтэй. Сайхан байрны амьдрах бол сайхан үнэн. Гэхдээ ойлгомжтой ирээдүгөө бодох хэрэгтэй. Сард тэр 600 мянган төгрөгийг сул гаргаж чадах уу? Тэгээд ард талд нь хангалуун амьдрах хэрэгтэй тэр хүн. Тийм амьдрах боломж байхгүй бол өөрөлдөө сард бол нэг сая 500-аас дээш орлого байхгүй хүн бол тэр орон байр руу орно гэж ер нь хошуурахын шаардлага ер нь юу гэдгийг. Одоо тэгэл ингэж байгаа гэр хорооллынхныг оруулна. Тэр гэр хорооллынхын чинь тэр цахилгааныхын мөнгөийг яая гэж байгаа улсууд тэгээд тэр 8% жилийн чинь мөнгөийг төлөөд явж явах уу. Иймэрхүү нэг тийм ойлгомжгүй юм энэ тэндээс гаргаж ирсэн юм хуулбарлал нэр усан чиглэсэн ипотек чиглэлийн юу чиглээ юм Монгол хэл дээр нь буудаг л байгаа да. Тиймэрхүү юмнууд бий. Ийм учраас бол саяны хүний хувьд бол маш харамсалтай гэж хэлж байна. Ягаад гэвэл таныг одоо үнэхээр шүүхтөөгөөд асуудал гаргана. Гэхдээ та энэ дээр өөрөөр хэлэх юм бол нөгөө төлсөн мөнгө төгрөг хэрвээ банкных нь хагасдаа буцааж өгөх тухайн асуудал гарч ирэх юм бол үйлчлэн мөнгөө төрөөс нэхэхэд яагаад болохгүй гэж. Та үнэхээр л одоо төрийн дэмжлэгтэйгээр зээлэнд орсон бол төрөө бас одоо хохирох үедээ бас төрөө бас шүүхтэж өгч одоо сурах нь зүйтэй байна. Төр иргэн хоёр шүүх юм тэгш хэрэгтэй. Ийм л байна. За энд бас нэг ажлын байр авилгалтай холбоотой асуудал юм. Бэ гэдэг хүн намайг ажилд оруулж өглөө гээд 12 сая төгрөг авсан. Ингэхдээ хүүгүй барьцаагүй зээлийн гэрээ байгуулсан. Одоо мөнгө ч үгүй, ажил ч үгүй, банк бус санхүүгийн байгууллагаас зээл маань 16 сая төгрөг болцоход байна. Одоо би яах вэ? Яах ёстой гэсэн л асуулт. За 12 сая төгрөг 16 бол чинь 4 сая төгрөгийн асуудал байж 4 сая төгрөгийн асуудал гэдэг чинь чинь нэг 6-7 сарын л хүү бол тарах болоо та. Тэр юм би. Энэ дээр бол ялч жоохгүй одоо энэ хүүгүй барьцаагүй зээлийн тухай асуудал байдаг. Хүүгүй барьцаагүй зээлтэй их олон гэрээнүүд надад ирж байсан. Энэ дандаа авилгын гэрээнүүд хүүгүй барьцаагүй. Тэгээ зарим нь алдангатай. Өөрөлдөх юм бол одоо 3 сарын дараанаас эхлүүлээд алдсан тооцогдохоор ч юм уу 4 сарын дараагаас эхлээд алдан тооцогдох тийм гэрээнүүд байдаг. Тэгээ энэ гэрээнүүд бол ямар учиртай гэрээнүүд юм бэ гэхээр нэг бол нөгөө тендер олж өгнө гэдэг. Өөрөлдөх юм бол за чамайг тийм юмны тендерт оруулах гэдэг. За нэг 20 сая төгрөг авдэр, 50 сая төгрөг авдэр тэрийг хийн гэдэг. Тэгээ нэг хүн чинь өгч чадахгүй. Тэгээ шууд ингээд дансаараа шилжүүлэх төр үгүй гэдэг. Гэрээ хийдэг, гэрээ ихтэй хүүгүй барьцаагүй тийм зээлийн гэрээ. Хүүгүй барьцаагүй зээлийн гэрээ гэдэг бол яг үнэн чанартай. Ог танихгүй хүн шүү дээ. Ах トゥ биш, хамаатан биш. Одоо нэг ангийнх биш. Ийм хүнд хүүгүй барьцаагүй энэ зээлүүд маань үнэн чанартай дандаа авилгын мөнгө. Тэгэхээр авилгын мөнгө энэ ч одоо авилгаа гэдэг авилгатай тэмцэх газар өгөхтэй зэрэг энэ чинь иргэний хэрэгээ иргэд хоорондоо юу ч авсан гэсэн энэ хамаагүй авилгатай тэмцэх газар энийг шалгадаггүй. Тэгээд нэг шүүхэд өгдөг. Нэг шүүхээр л асуудлаа шийдүүлдэг юм байдгийг. Гэхдээ бол ер нь бол иймэрхүү авилгын бол захаас агуулсан байж байгаа. Энэ 12 сая төгрөг гэдэг чинь за нэг мэрэгжилтэн ахлах мэрэгжилтэн хавцаал албан тушаалын мөнгө болоо даа гэж бодож шít. Ер нь бол одоо төрийн байгууллагын л одоо авилгалын мөнгө л юм байх гэж бодож байна. За үзэгч. За
Тэгэхээр ингэж мөнгө өгч ажилд ордог асуудал нөгөөдөө газар аваад байна тий. Ерөөсөө энэ илэрх шүү дээ. Тэр ажил тэр алтан тушаалд очсноор тэр хүн мөнгө өгөөл орсон юм чинь бас одоо мөнгө авнаа л гэсэн үг үү тий. Тийм ашигтай байна л гэсэн үг. Ер нь тийм юм чинь. Төр маань ямар юм хэмжээгээр байдгийн бэ гэхдээ зэрэг авилга авах боломжтой байна уу? Холбогдсон байна. Асуултаа асуугаарай. Байна уу? За холбогдсон байна. Асуултаа асуугаарай. Сайн байна уу та дөрөв минь төргөө. За баярлалаа. 4 минут төргөө. Би нэг хүнд нэг машина тавиад нэг сая төгрөг алдсан юм аа. За. Тэгээд одоо тэр хүн маань одоо өгн барина гэж явсаар байгаа бүр сүултээ олддггүй тэгээд бүр шүүх цагдаагаар яваад алга болчихсон. Тэгээд саяхан өөрөө байгаа газрыг олж иж нэг юм дахиад энэ сонгоо архын дүүргээ цагдаад аваачих өгсөн ч одоо тэгээд яасан ч мэдэхгүй ямар ч хандлага байх. Тэгээд нөгөө хүн болохоор зэрэг танаас авсан мөнгийг хааваасаа хүний хахуулд өгчихсөө одоо тэгээд ингээд цагдаад хахуулд өгсөн нөгөө цагдаагаа шүүх цагдаад байгаа. Тэгээд тэр цагдаагаас мөнгө төгрөгөж авч яж өгнө гэж хэлээд одоо ингээд алга болчихсон. Одоо тэр бүр яах вэ гэсэн чинь 7 сарын 1 гээл одоо шийдэгдэн гэсэн тэр болтол та хүлээж гэсэн. Тэгээд өнөөдөр залгас утсаа. Нөгөөх нь одоо эрүүг хэрэг биш болж байгаа тийм юм байна юм л да. Эрүүг хэрэг одоо би цагдаад ирээд 3 туутайгаа өгч байгаа. Наадах чи эрүүг хэрэг биш иргэний хэрэгтэй явчихж байгаа. Иргэний хэрэг дээр очихоор иргэний хэрэг нь болохоор зэрэг хаяг тодорхойгүйгээр наад хүний ч олохгүй байгаа. Энд нэг юм байдгийн. Наадхыг чинь юу гэж нэрлэдэг юм бэ гэхээр чөтгөрийн тойрог гэж нэрлэдэг. Чөтгөрийн тойрог гэдэг маань юу гэхээр шүүхэд өглөө шүүх хүлээж авахгүй, цагдаад өглөө цагдаа хүлээж авахгүй, тэгээд 90 сурлаад олдохгүй, тэгээд нэг юм хаяг олддог, цагдаагаар нэг хаяг олдог, тэр хаягаар нөгөнгөт нөгөө хүн тэндээ амьдэрдэггүй юм байна гэдэг нэг юм тодорхойлт хийждэгэн ахаад нөгөө хүнийг ахаад 90 сурлуулна, ахаад нэг хэмжээ гаргана, ахаад тэмдэгтэй оромжтой төлнө. Ийм чөтгөрийн тойргийг шүүх хийдгийг. За тэгтээ энэ чөтгөрийн тойрог гэдэг маань энэ маань шүүхийн хүн сурталчилан асуудал байдаг учраас чөтгөрийн тойрог үүсгэж байгаа хүнийг хаяг нь хүлээж авах. Тэр хүнээ юу яасан штэ? Цагдаагаар хаяг нь тодорхой болно штэ. Цагдаагаар хаяг нь тодорхой болсон яг тэр цагдаагаас тэр тодорхойлтыг аваад шүүхэд тэр хаягаар нөхөд шүүх хүлээж авахаас татгалзах юм бол тэр шүүгчийг одоо ёс зүйн хороонд. Өөрөлдвөл таныг хохироод санаатаа чөтгөрийн тойрог үүсгэсэн шүүгчийг одоо ёс зүйн хороонд. Яагаад вэ гэхдээ зэрэгсэн үнэхээр хаяг нь байж яадаг. Өөрөлдвөл иргэний өмнөлгөн дээр хаягаар нь тав гин штэ. Тэгэхээр тэр хүн хаягн дээр байхгүй нэг шүүх буцаах юм бол энэ шүүх чөтгөрийн тойрог үүсгэж байгаа. Юу вэ гэхээр тэр нэгэнд хаягн дээр байх хэвээр ягаад гэвэл улсын бүртгэл үнэн зөв гэсэн хууль бий. Тэгэхээр нэгэнд улсын бүртгэл үнэн зөв учраас тэр хаягаар нь шүүгдэг нь хэрвээ олдохгүй бол шүүх өөрөө захиран загаргаж эрен сурвалжлах хэвээр. Хариуцагчийг хаях хэвээр. Хариуцагчийг хаях хэвээр шүүх. Захирамжийг одоо тэр шүүхийн чинь бол захирамжийг болохоор намайг би тэр болохоор юм хаавсан Сүхбаатар Чингэлтэй дүүрэг мөрөгээ явцсан. Тэгсэн чинь намайг өөрөө оршин сууж байгаа сонгоо архын дүүргийнхаа шүүхэд аваад тэр захирамжаа гаргуул гэдэг гэсэн. Захирамжийг гаргуулах гэсэн чинь хаяг байхгүй. Наадах чи хүлээж авахгүй гингүүд нь эргэлдэж байж байгаа нэг таньдаг хүн маань нөгөөд чинь тэр байр туйлж байгаа гадраа байна гэхээр нэг орой сонгоо явж байгаад өөрөө бариад сонгоо архын дүүргийн тагдаа дээр аваад ч гэсэн нэг орой 20-д маргааш нь тэгэл 50 явуулсан. Ер нь ийм учраас шүүх маань юу гэдэг юм бэхээр одоо шүүх бол үйлчлэгээний газар гэсэн нэг талдаа. Тийм учраас тэр шүүх иргэдийг чирэгдүүлж болохгүй. Дайлангуй өнөөдөр тэр чөтгөрийн тойрог үүсгэх их олон шүүгчнэр бий. Би баг нэрийн ч зааж чадна. Тэр чөтгөрийн тойрог үүсгэж байгаа. Тэр шүүгчнэр бүгдийг одоо та ингээл нэг эрен сурвалж шүүгч гэдэг хүн чинь ерөөсөө хүнтэй уулздаггүй. Шүүгчийн туслах гэдэг нэг юм байдаг. Тэр болохоор зэрэг нэг миний аваадсан нэг бичиг баримтыг ийм учиртай ингээд та тэгвэл нэг 7 хоногийн дараа ч юм уу 10 хоногийн дараа ч юм уу тэгвэл эргүүлээд яаж өгч болно. Эргүүлээд яваад очихроо энэ үнтэй хаягн дээр байхгүй юм чи тэр шүүгчтэй би ерөөсөө уулзаагүй. Туслах гэдэг юмтай нэг 2 удаа өрөөсөн. Хаягн дээр байхгүй гэдэг нь байхгүй гэсэн үг биш. Өөрөөр хэлэх юм бол та нэг хэмжээл гар одоо ингэж байгаа шүү дээ. Хамгийн сүүлд байсан хаягаар нь шүүгдэг гэж болно. Гэрээ байгуулсан хаягаар нь өгч болно. Энэ эрхэм чамд байдаг. Хэрвээ тэр хаягн дээр байхгүй бол эрен сурвалжлах ёстой энэ шүүхийн үүрэг. Шүүхийн үүрэг учраас өөрөөр хэлэх юм бол 2 удаа одоо хаягн дээр алах гээд буцааж байгаа бол чамд чөтгөрийн тойрог үүссэн байна гэсэн үг. Тийм учраас наадхыгаа ерөөсөө тэр тойрог үүсгэх шүүгчийг тэр ёс зүйн хороонд нэг өөр юм бол байхгүй. За та холбогдсон байна. Байна.
За одоо энэ ерөнхийлөгчийн сонгуул болох гэдэг их болчихж байна л та. Тэгээд энэ 2008 оны 7 сарын 1-нд 5 хүнийг буудаж авсан. Тэгээд цагдаа нар буудсан юм уу, гаднаас хүн орж ирээд буудсан юм аль нь ч мэддэггүй. Тэгээд энэ бол капиталист нийгэм биш. Энэ бол анархист нийгэм байна л да. Энэ социализмын үлдэгдлүүд анархист нийгмийг байгуулсан байна гэдэг нь түүх гэрчилж байна. Тэгээд энэ телевизээр ярьж байна. Олон улсын цаанч ганц болохгүй ярьж байна. Энэ жилийн сонгуулиар бол ард түмэн биш сонгуулийн ерхий ороо ялсан байна гэдэг. Нөгөө нэг 12 цагаас хойш сонгуулийн ерхий ороо ялсан гэж байна. Энэ бол ард иргэдэд бол сонголт байхгүй л дээ. Хүчээр тулгаж байгаа үстэй. Энийг гэдэг юм байхгүй л дээ. Зөв л таны хэлж байгаа яг зөв байгаа байхгүй юу? Би ч яг тантай адилхан санал бодол байна. Баярлалаа. Хэцүү байна л да энэ манай 27 жилийн энэ уур амьсгал бол үнэхээр хэцүү байна. Ард иргэд бол үнэхээр тоглож дуусаж байна. Та нэг анзаараарай. Энд тоглоомын ганцхан юм техникийн тооллого гэсэн нэрээр тоглоом хийж байгаа тийм байна уу? Харин тийм. Тэгвэл зүй нь бол ингэж байгаа. Техникийн тооллого гэдэг чинь анхнаасаа энэ нэг хар машин оруулж ирсэн улсууд өөрөлдөх бол ийм одоо хардталт үүснэ хардталтан дээр ажиллана гэсэн тоглоом байгаа. Техникийн тооллого гэдэг чинь. Өөрөлдөх бол 10 хэсгээр байжлаа 3 хэсгээр нь техникийн тооллого хийнэ гэж байгаа. Тэгээд энэ хоорондор ямар бодлоо байхгүй байж байгаа тэр 3 хэсгээр техникийн тооллого хийнэ. Тэрэн дээр бол яг л юм нэрэл гараад ирнэ. Тэгээд ахаад нөгөө долоо дээр нь хийх боломж байдаг учраас нөгөө долоо дээр нь хакердчдаг байхгүй юу? Тэгэхээр тэр хакерд болохгүй ганцхан асуудал байдгийг энийг одоо яг ард түмэн үнэхээр үгээ хэлдэг юм бол үгээ хэлээд тэмцдэг юм бол тэмцэх нэг л юм бий. Өөрөлдөө бүх тэр хар машинууд бүгдээрээ тоолсон юм аа. Сонгуулийн ерөнхий орон тэр дороо өгөг. За юу. Тэрний араас нь нөгөө юунууд техникийн тоолох хэсгүүдээ шодож гаргаж ирэх хэрэгтэй. Одоо энэ хар машины чинь хоёр том намчин тэгээд тэгэхээр бидний асуудал нэг сони юм байгаа байхгүй юу? Хар машинаар тоолоод дүнгийн гаргацсан юм дээр тоолох гэж болохгүй. Дүнгийн гаргаагүй байж байгаа цагт тоолох хийгээд дараад нь дүнгийн гаргана гэсэн ийм тэнийг юм яриад байгаа байхгүй юу? Тэгэхээр дүнгийн гаргуулад сонгуулийн ерөнхий оронд хүргүүлчихэд тэрний араас нь нөгөө техникийн биш хяналтын тоолох хийх хэрэгтэй. Ингэх юм бол харин юм болохаач нь өөрөө жинхэнэ гарч ирэх хэрэгтэй. Тэгэх юм бол хар машинд итгэж болно. Одоогийн энэ нөхцөлөөр бол итгэх боломж байхгүй. За баярлалаа. За танд ч гэсэн баярлалаа. За шүүх миний хэргийг шийдэхдээ намайг оролцоогүй байхад оролцсон гэж шийдвэр гаргачихсан байна. Шүүх ингэж болдог юм уу гэсэн асуулт байна. Энэ чинь шүүгч нарын хийдэг ганц нөгөө ловирийн юмдах нэг штэ. Одоо Баянгол дүүргийн шүүхийн шийдвэр байжсэн би тэрийг нь авчаад нөгөө хүн над дээр ирээд үзүүлжсэн би ерөөс огт байгаагүй маа. Тэгээ манай ээжийг оролцуулаад ингээд намайг оролцуулсан болгоо шийдвэр гаргацсан ингэж л байсан. За одоо тэр нэг бас нэг Баянголын шүүхийн бас нэг шүүгчийн айл тэр 90 онд хийсэн нөхөр нь хариуцагч. Эхнэр нь бол хамтран хариуцагч. Нөхөр нь бол гэрээ байгуулсан. Тэгтэл юу гэдэг тэр нөхрийг нь оролцуулахгүйгээр эхнэрийг нь авчиж энэ дээр гар усыг зургээл хүчээр юм дээр зураал захин шийдвэрээ гаргацсан. Ер нь хүнийг оролцуулахгүйгээр хийждэг юм зөндөө би. Тэр үтгэл намайг оролцуулахгүйгээр хийчихэл намайг оролцсон мэдэр бичсэн шүүхийн шийдвэр байж л байдаг шүү дээ бас. Энэ бол зүгээр шүүхийн ловер. Ерөөсөө тэр увайгууд ийм юмнууд би. Ер нь нэг иймэрхүү хэдин шүүгч нараас ер нь салах цаг нь болсон. Тэгтэл өнөөдөр бол тэгж салгадаг хүн байдаггүй. Энэ ёс зүй хороо гэдэг авилгал дэдэг гэсэн хэдхэн хүмүүс байдгийг. Одоо шүүхийн ёс зүй хороо гэдэг. Тэгээ тэр ёс зүй хоронд ямар юм байдгийг бай гэдэгт тэтгэвртэй гарсан хэдэн шүүгч борхнууд байж байдаг. Тэгээ тэднэр нь болохтой тэр нөгөө тэндээс авилгаа авдаггүй яадаггүй нэг сони юм байдгийн шүү дээ. Цахилгаан хэрэг үүсгэлээ гэж тэгж үүсгэлээгээ тэнгуудаа дараад нь давж алдаал нөгөөдгөө хэрэгсэхгүй болгож байна. Яац юм? Мэдгүй. Нөгөөдг нь авчаад авилгаа ярьсны үг ярьсан. Ерөөсөө эцсийн дүнд явж авилгыг чинь сайн ярьдаг улсууд чинь тэр шүүх прокурорын л байдгийн шүү дээ. Ер нь амьдралд өөрөө тийм байдаг.
Тэглээгээл эргүүлэл тэднэр чинь авилга авлаа гэдэг нь баригддаг ганцхан үйлдэлээр баригддаг. Өнөөдөр би шүүгч нарын прокурорын гар утсыг хянуулах гэж би чадахгүй. Яагаад энэ хүмүүс ажлын 8 цагаар гар утас ашиглах хэрэгтэй? Ажлын 8 цагаар энэ хүмүүс гар утсаар авилгаал ярьдаг шүү дээ. Тэр чинь өчтөн өндөр цалин хөлстэй улсууд тэр ширээнийхэл утсаар ярьдаг юм байгаа гар утсаар яар. Тэгээ гар утсаараа тэр хүн ярихгүй бол хин ширээнийг нь утсаар авилга ярихгүй. Харин шийдвэрүүд шодрог болохыг бол өрн нүд үгүйсэхгүй. Ийм л юм байдаг. Миний хувьд бол шүүгч прокурор нартай ингээд айгүй хүчтэй тэмцэж байгаа хүн бол би таныг л гэж харж байна л да хувьдаа бол. Тэгэхээр танаас өөр одоо ингэж тий тэдний өмнөөс ярих хүн байна уу ер нь? Ер нь бол шүүмжилж ярих гэдэг юм баггүй. Би зөвхөн ганцхан их мэдлэлтэй улсуудын их мэдлээ ашиглаж өөр хийж байгаа дээр би зөв үрдэг учраас ингэж явдаг. Хүн одоо шийдэх юм бол энэ шоронгийн би өчнөө олон хоригдлоотой би уулзчихсан. Шорон сууж байгаа улсуудын 20% нь бол ер нь хилс улсууд байдаг. Хилсээр хоригдсон улсууд байдаг. Яаж хилсээр хийдэг вэ гэхээр манай энэ хуульчинд өөрөө тийм байдаг. Хэнийг ч хэрэгтэн бол. Бүр хамгийн инээдэмтэй юм хэлээ л та. Дөнгөж сая намайг 2 сая 400 мянган төгрөгөөр одоо юуны Баян зүрхийн эрүүгийн шүүхийн ерөнхий шүүгч нэг нөхөр намайг хийгээч. Яасан нөгөө том дээд шүүхийн шүүгч нарыг авчиад цагдаад өгч гомдол гаргасан гинэ. Болоорой. Эрхэм Баян зүрх дүүргийн эрүүгийн анх шатны шүүхийн тэр одоо шүүгч ерөнхий шүүгч. Би танд нэг юм хэлчихье. Иргэн хүн гомдол гарах эрхтэй. Үндсэн хуулийн 12 дугаар 16-гийн 12 дээр байдаг. Хаанч гомдол гаргаж болно. Хууль зөрчил муусан шүүгч нарыг цагдаа прокурор авилгатай тэмцэх газар ерөнхийлөгч их хурл бүх газарт нөхч болно. Яагаад болохгүй гэж. Шүүгчийг одоо шүүгийн шийдвэр нь уншаад тэрэн дотор хууль зөрчсөн юм бол бүгдийг нөхч болно. Яг тэр дээд шүүгийн шүүгч нар өгч болдог. Тэд нар юу юм? Хаан юм уу? Заа юм уу? Тэд нар бусдаас юугаар илүү юм? Юу ч биш. Тэр нэг жоохон одоо юу юм танилтал эвсэн шийдвэр юмнууд одоо татлаа түлхээгээр эсвэл нутаг усаараа илүү идэх юм байгаа. Бос юмроо илүү юм. Тийм илүү байсан бол тэр хүмүүсүүд ядаж шийдвэр гаргахдаа алдаа гаргахгүй байх нь яасан юм. Албан тоод гэж бичээд өгж хахад худалдаа авах гэрээ хилчсэн гэдэг мангар юм шиг юм тэмээхэд ямаг шиг ийм хийгээд сууж яадаг улсуудыг дээчүүгтээ суулгаж яадаг энэ бол буруу байхгүй юу? Бүр ерөөсөө эднэрийг бодхоос бүр заримдаа бүр зөв үрдэг шүү дээ. Бүр хачин шүүгийн шийдвэрүүд. Сая дээд шүүх бас нэг сайн шийдвэр гаргасан. Тэр нэг юуныг шүүгчийг татгалзах юм бол татгалзсан этгээдийг шийтгэж болно ч гэх шиг. Татгалзыг нөгөө шүүгч нь өөрөө дангаараа бие дагаа шийдчихдэг гинэ. Солиотой юм аашийн дээд шүүхийн шүүгч нар. Би одоо дээд шүүхийн шүүгч наруудаа солиотой гэх юм уу галзуу гэх юм тийм хийж байгаа улсуудыг. Тэртээ дөрвөө яг цаг хугацаанд болно үед ерөнхийлөгчийн солигдно үед. Ерөнхийлөгчийн салгидаад ирэнгүүт эднэрийг томилсон биш өөр шүүгч өөр хүн ерөнхийлөгч болоод ирэхээр ямар юм яах юм мэдээж судлаа өөрийнхөө хүмүүсийг одоо дээд шүүхээр тавих юм байгаа үз. Тэгээд чинь дээд шүүхийн асуудлуудыг их хурлаар явагддаг. Энэ би хэдийн шүүгч нарыг би хууль зөрчсөн дээд шүүхийн бүх шүүгч нарыг би их хуралдан ч өгнө, ерөнхийлөгчтөн ч өгнө, бүгдд нь өгнө. Энэ бол миний эрхийн асуудал. Ийм л. За баярлалаа. За энэ За та холбогдсон байна. Сайн байна уу? Сайн байна уу? За та асуулт асуугаарай. Энэ юу яагаад гэдэг? Юусе таны хэлдэг бол зөв л дөө. Үнэхээр нэг алсын нэгэн байгуулна гэдэг чинь эсрэгээр яваад байна л да. Ингээ атом бол хүн биш. Жохон дарга сайд юм уу? Нэг жоо өндөр албан тушаалт төрийн албаар гэдэг нэртэй байд юм уу? Эсвэл тийм хүмүүсд нэг сайхан амьдрал ирэх мэдлэгтэй хаан бааш амьдраад байгаа юм. Ерөөсөө тийм шүү. Авилга нийгэм байгаа байхгүй. Авилгач нийгэм болохоос биш хүнлэн инэрэнгүй биш. Энэ нэг муухай юм одоо хизээ арилах вэ гэж юу? Энд хуульчид шударга байвал нийгэм цэвэршнэ гэж байгаа. Гэхдээ тэр янз бүрийн энэ хуулийг нь сайжруулах барихын өөрөөс хэрэг байхгүй. Тэр дарга нарт нэг тийм гой сайхан хөөрхөн дарганы хэрэг байхгүй. Ганцхан юм би. Хууль зөрчсөн шүүгч прокуроруудыг няслаад өгөх юм бол тэднэр нь хууль зөрчихөө байчна. Шүүгч прокурор одоо өмгөөлөгч эднэр нь хууль зөрчгөө байж юм бол нийгэм төртэй дөрвөн айтайхан цэвэрхэн болчихно. Ямар хуультай байгаагаас үл хамааран бүх юм ингээд номонд ороод зэгцэрнэ. Өөрөөр хэлбэл хэдин энэ муусан хэдин авилгачийн шүүгч нарыг л одоо цэгцэлчих юм бол шүү дээ. Ер нь бол. Өөр асуулт байна уу? За та холбогдсон байна. Та телевизийнхээ дууг багасгаарай. За.
Тэгээд бид за одоо болж байна. Энэ одоо ерөөсөө ийм байгаа. Одоо энэ ах шүү дээ тий. Одоо энэ ах бол одоо надад ах юм байна. Би залуу. Одоо бүгд яг ингэж хэрэгтэй байхгүй яг ярьж байгаа. Эцэс бид бүгд адилхан хүмүүс заяа. Яг итгэхийн хон шиг байгаа байхгүй юу? Сая хэллээ шүү дээ. Хаа юм уу, заа юм уу? Та нар үзлөөдлөө ингэж илэрхийлж сурал та энэ хүн шиг. Тэгээ хоолой мэддэг байл та. Сая нэг замын цагта 320 эд мянга энэ анчууд энэ ах мэдж байгаа бох. Тэгээ зургатаар бүх суугаар хараадсан шүү дээ. 300 эд мянга нөгөө торгуул гарцсан. Тэгээ яагаад торгуул гарч байгаа юм бэ гээ ингээд өөрөө ингээд заргалт нь одоо бүдүүлгээр илүү заргалт нь. Соёлтойгоор илүү одоо ингээд шүүгүүд ингээд явсан. Дандаа торгох газар торгохгүй газар ингээд торгоод байсан. Өөрөөр хэлбэл юм би. Нөгөө нэгдүгээр игнэнд явсан торгуул биш үү? Нэгдүгээр игнэнд явсан торгуул чинь хүнийг хуулиар торгодог болохоос биш зүгээр нэг даргын шийдвэрээр торгодог юм биш. Тэгвэл тэр нэгдүгээр игнэг чинь өөрөлдөл хуулиар явахыг хориглоогүй байхгүй юу? Дөрмээр. Замын цагтаа эргээд тэр залуугаас уучлахгүйгээр бүх торгуулын дайд болгосон шүү дээ. Тэгэх ёстой. Замын цагтаа гэхээр юу юм? Ингээ овоож оцооц одоо юу юм? Тийм үү? Бид нар замын цагтаа гэхээр л айгаад одоо түүхч борхоо гэхээр л айгаад бид чи ялгаагүй нэг лагрын нэг юу ч мэдэхгүй нэг баг л компьютер нэг нарийн цагаан уруу гаргачаа сууж идэг байхгүй юу? Одоо юм би. Надад замын цагдаагийн газрын 3 шинжээч нарын 4 шинжээчин гаргасан 3 шинжээчийн нэг дүгнэлт байна. Өөрөлдөл эсрэг урсгалд явж байгаа машинд зам тавьж өгөөгүй буруутаа гэсэн тийм. Ойлгож байна уу? Ойлгож байна. Өөрөлдөл замын зүүн тал гэсэн эсрэг урсгалаар тийм үү? Одоо юуны тэмцтэй. Одоо баг тойроогийн тэнд эсрэг урсгалд явж байгаа машин зам тавьж өгөөгүй буруутаа гэсэн замын цагдаагийн дүгнэлт байгаа. Тэгтээ тэр би замын цагдаа нар хэлж байгаа. Та нар муусан ловирчингууд. Та нар өөртөө авилгачин ловирч биш гэж үзэж байгаа юм бол тэр эсрэг урсгалд машин зам тавьж өгөөгүй буруутаа гэсэн юугээ одоо дүгнэлтээ хүчингүй болгочоод эргээд надтай эргээд би эднэртэй ярьжсэн. Би урдч тийм нэтгэл хийжсэн. Би бол тий таныг бол угаасаа би дэмжин. Одоо бүгд дараа бид нар залуусууд зүгээр өргөдөл харж суугаад урдгаа ягаад амианаа одоо юу ч болж хамаагүй гэж явахтаа олон шүү дээ. За саяны ярьсан нэг хоёрдугаар шүү дээ тий. Тэр хий өгтөө миний номыг болтыг гаргаж болохгүй. Та нар хоёрдугаар одоо чи сонгуулаа өгөөрэй. Яг бол бид нар нэгдэлтэй ирэхээ идлээд хоёрдугаар үүргээ биелүүлэх хэрэгтэй байхгүй юу? Тэгээд 4 жилийн удаа бид нар долгож байгаа их дэрэг эдлэнэ шүү дээ. Хий өгтөө их бол гарах юм бол цааш одоо 300 сая 3 сая хожоо орж ирэх гараа өргөд нэг болтыг хүлээгээ байж. За баярлалаа. За баярлалаа. За энэ жахтай нөгөө аргагүй шүү дээ нөгөө 60 дээр газар түрээслэх гэж байгаа юм чинь. Тий залуу хүн гэхэд айгүй мундаг үзэл бодлоо илэрхийлж байна тий. За би асуулт асууя. Би Багнуур дүүрэгт Дэлгэр бит компани өргөтгөлийн ажил хийсэн. Тухайн засварын ажил хийлцэж байсан хүн цахилгаанд цохиулж нас барсан. Багнуур дүүргийн эрүүгийн шүүхээр эрүүгийн хуулийн 183 дугаар зүйлээр зүйлчлэн шийтгэлээ. Намайг хөлсөөр ажиллаж байсан иргэний хувьд байгууллагын удирдлагыг шийтгдэг зүйл заалтаар шийтгэж болох уу гинэ? За энэ бол одоо яг энэ маргаан бол Баянгол дүүргийн шүүгтэр бас нэг хохирол нэгсэнтэй энэ маргаан явдгийг. Өөрөлдөө хотын нэг нөхөр одоо ингээд нэг байгууллагын Дэлгэр байд компанид очиж ажил хийдгийн ажил хийгээл юу ажилласан чинь тэнд авчиад нэг юунаас нь зурагч руу нэг одоо хүн өндөр дараалтан нүцгэн шалдан гүйж очиод халтраал нөгөө зурагчийг тэрч авч унаал найзын шалбак юм дээр тэгэл тогон цохолоо шоконд ороод нас барсан тухай асуудал байдаг. За тэгтээ зэрэг энэ дээр 183 гэсэн зүйл заалт байдаг. 183 94 гэсэн хоёр зүйл заалт бай. Тэр иргэнийг шийдэхийн тулд байгууллагыг биш 94 гэсэн зүйл заалтыг ашиглах хэрэгтэй. 183 гэдэг зүйл заалтыг хэрэглэхийн тулд өөрөлдөө шууд эхлээд лавлгаа аваад улсын бүртгэгдэл лавлгаа аваад тэгээд тэр байгууллагын удирдлагыг одоо цагдаа дуудаж байж ах хэрэгтэй ийм юм байдгийн. Тэгтээ тэр гин дээр яасан бэ гэхдээ тэр нөгөө байгууллагын удирдлага нь болтой тэр нөгөө цагдаа нартай прокуроруудаа ингээд сүлжилсэн. Багнуур улсад хогийн заваан баялаар ингэж холилдсон газар байдаг. Өөрөлдөө төрийн байгууллага, шүүхийн байгууллага хоёр нь нэг тал болсон тийм байдаг. Нөгөө компаниуд ч гэсэн адилхан. Тэгээд нөгөөдөл нь авчиад ингээд сүлжилсэн учраас тэднэр нь авчиад компани захирлыг авчиад гаргаад оронд нь зүгээр нэг хөшөөр ажиллаж байгаа иргэнийг авчиад байгууллагыг шийдэгдэг зүйл заалтаар ингээд шийдэгсэн байж байгаа. Өөрөлдөө 183 чинь өөрөлдөө тэр нэг барилгын байгууллага тэр үйлдвэр уурхаа эднэргээд нэг 4 бүр
тэр субъектийн бүр тусгаалan заагаад өгсөн тим юм байдгийг. Тийм учраас бол энэ бол тэр байгууллагыг шийдэгдэх зүйл залтаар иргэнийг шийдэх нэгдэг маань шүүх илт хууль бус шийдвэр гаргаж ийн гэсэн. Нэг нь шүүх илт хууль бус шийдвэр гаргасан бол тэр баг нуурын тэр эрүүгийн эдийн шүүгч нарыг улсын мөрдөн байцаах газрын тусгай субъектийн хилцэд өгөх ёстой юм. Ер нь бол. Эцсийн дүн эндээс нөгөө хүн маань иргэн маань янз бүрийн хохиролд очирсан бол шүүхийн ерөнхий зөвлөлөөс мөнгөө нэхэх ёстой. Ийм л асуудал байна. За үзэж байгаа. За та холбогдсон байна. Баяна. Би юм асууя. За. Энэ 34 жил дуусч ажиллаад тэгээд нэг тэтгэвэр зархтаа нэг 6 сартай тэмч цалин уламжлуулалт гэж гаргах. Одоо тэр одоо ямар хөө тэр 3 сая төгрөг 3 сая 500 мянга зарцуулсан. Тэр энэ бол тэр тухайн байгууллага тэр яам тамгын газар юу гэдэг тэмдгийн дотоодын ч юм уу дүрм жором ч юм уу нэг иймэрхүү юмар тогтоогддгийг. Тэрнээс шүү энэ бол хуульчлагдсан эрхийн акт гэж хэлэхэд бас хэцүү хуульчлагдсан юм бас биш. Жишээлх юм бол одоо нэлээд хуульчлагдсан хэлбэртэй юмнууд нь тэр эрүүл мэнд цагдаагийнхантай холбоотой цэргийнхэнтэй холбоотой юм дээр л байдаг болохоос биш. Бусад байгууллагууд дээр бол яг тийм техник юм болохгүй. Даагүй хувийн байгууллагууд баг юу ч өгөхгүй шүү дээ. Тийм учраас бол энэ тэр системийн л асуудал. Систем нь одоо ямар жишгээр яаж явдаг, ямар журамтай байдгийг тэр журмаараа шийдэгддэг юм аа. За та холбогдсон байна. Одоо энэ баялаг даваа тогтолцоог одоо энэ ард түмнийхээ амьдралыг ойлгох ерөнхийдөө гарч ирж энэ устгах юм шүү дээ, тийм аа. Ер нь тэгнэ. Тий. Ард түмэндээ хайлт үнэхээр их орж энэ ард түмнийхээ чиг эцэг болж чадхаар ерөнхийлөгчийн бүгдийг шийдэх болов гэж бодож байна. Тэрвэлж. За. Одоо жишээ нь энэ эдгээр дөрж багууд чи ихвэр чи эдгээр бол ерөөсөө ард түмэндээ хайрг хүмүүс байсан гэж. Бага багуудыг би та сони юм хэлье. Нэр дэвшиж байгаа улсуудыг нөгөө юу гэлээдэг шүү дээ. Нөгөө дээд боловсролгүй гэдэг шүү дээ. Би багуудыг дээд боловсролгүй гэж боддгийг. Яа, байна. Тэрийг юм бэлчээ. За. Та дараа нэрээ таны үг сонсомоор. Нэг төвшүүлэн гэсэг зардаг ерөнхийдөө нэг өвчөө орсон гэж нэг байдаг болов хуучаа. За байдгийн. Нэг сар хоёр дахь байсан. За тий. Ажууд нь хуучны сайдрын байр байсан гэдэг басаамаас байр байна. За тий. Тэр нэг хэцүү газар байна. Одоо тэр хажууд нь ингээд нэг иргэд хүмүүс орсон хуучны нэг социализм гэдэг дараа сайдрын амьдарч ирсэн нэг шар нэг 2-3 хол байсан байдаг танаа. За. Хашаатай байр. Одоо тэдэнд ингийн иргэд аж ахуйн нэг зэдэр байдаг. Яг хажууд нь тэр ерөнхийдөө тэр эдгээр дээр тэр өргөн байдаг. Тэрний хамгаалалтын ерөнхий хэдэн залуучууд байна. Тэг хамгаалтын алба юм уу? Тэг дотоодын зэрэг мэргийн совет юм уу? Босон болоогүй нэг хэдэн бага эвдэргийн машинуудтайгаа ирэл яг тэр айлуудын ордын гацыг өрөөсөө игэл 10-өөр хаагаад зогсчих өглөө. Тэгээд ингээд шаардлагатай асуулга тооцох гээд байх ерөөсөө. Бид тэр ерөнхийдөө хамгаалтын албаны зэргүүд байж ухааны юмрал. Тэр одоо тийм их мэд. Элбэгд орж хийж байгаа юм. Элбэгд орж явах гэж танд саад учруулж штэ. Тэр ерөөсөө. Нэг бол элбэгд орж тэр шуурхаа болоод ингээд өөрөөр дуудаад ингээд бүгдөө ингээд шуурхаа аваад ингээд машинуудаа тавьсан бид тэр. Тэр бостой өөрс энэ юу ямар тийм юу байхгүй байна гэсэн юм зэгц. Ерөнхийдөө чинь тэгээд заваарч явж одоо яа илүү тийм шүү. Одоо тэгэл тийм л болчих ч те. Одоо яа их хэвтэй бидний сонголт юм чинь. Тийм үстэй. Манай айгуу бухимдалтай л. Ер нь бол хүмүүс бол бухимдалтай байхаас өөр зам байхгүй өнөөдрийн хувьд бол маш одоо нэг тийм хүнд байдал үүсчлээ. Гэхдээ энэ бол хүнд байдал гэдэг хамахгүй бас нэг тэр эртний сууд тулсуудын хийснэг үгээд цэвүүн цаг үдсэн хүн азтай гэж хэлдэг юм. Магадгүй. Одоо бид нэр ямар ч одоо энэ сонгуулийн үр дүн ямар ч болох юм блэ, юу ч болох юм блэ би л мэдэхгүй л байна. Нөгөө талаар би бас нэг хүмүүст нэг сануулхад нэг юм байна. Ер нь сонгуулийн үеэр нэг ард түмэнд нэг нөгөө хэд маань нэг авилгын нэг хитэн цаасаа өгнө. Дээрээс нь нөгөө их хурлууд чинь биднэрт хэрэгтэй ганц хоёр хууль гаргадгийг штэ сонгуулийн үед зориулж. Тэгтээ зэрэг одоо энэ сонгуул маань 7-нд биш. 7 өдөр биш. Хэрэг 9 сар 10 сард хийгдэх юм бол энэ 7 сараас 9 сарын хооронд чинь нэг 2-3 сарын хооронд магадгүй нөгөө бид нэр таалагдах гэж бидний төлөө нэг ганц хоёр хууль ч гэсэн гаргаж магадгүй л гэж горьтойд ах юм. Яах юм бол доо. Тийм л байна. За та холбогдсон байна. Монголчуудаа цагаан ус өгсгөөё. Цагаан сонгуул. За.
Энэ хоёр намаас салъя. За. За таны дуу хоолой хүрсэн бахаа. За. За та холбогдсон байна. Бана. Цагаан ууцсан юм болио. За. Хэрэггүй штэ. Өөрөө бодож Монгол улсаа бодож явуулах. Төр хохирчих гээд байна уу? Бид хүний хуурж байгаа юм бэ? Төр хохирчих гээд байна уу? Төр хохирох гээд байгаа бол 7.2 тэрбум төгрөг гарч ирсэн. 7.2 чи юу юм бэ? Тэр нөгөө юуны 80% зээл нь чинь сард 250 тэрбум төгрөг гарч. Мөнгө шүү дээ. Ядуу Тэгвэл тэр юуныхээ зээлийг болчих л доо. Тэр нөгөө байрны нэг 80% тэр зээлээ очил зогсоочингууд 250 тэрбум төгрөг сард гарч шít. Тийм л байгаа байхгүй. Тэр 257-гийн хооронд бол асар том ялгаа байгаа шүү. За. Ямар асуулт байна? За асуулт асуух. Би 1992 онд бүтцийн өөрчлөлтөөр айрмаас халагдсан. Одоо тэтгэвртэй гарах болоод тушаалаа авсан чинь өөрийн хүсэлтээр гээд биччихсэн байна. Өөрийн хүсэлтээр гарсан учраас тэтгэврээ тогтоолгож болохгүй гэх юм аа. Би хаана хандах вэ гэсэн мэн. За энэ нөгөө цэргийхээр гарах гэж байгаа хүн л байж байна. Гэхдээ энэ өөрийн хүсэлтээр гэдэг юм дээр архивд нэг юм байх тоо. Өөрөлдөө бол энэ хүний хувьд бол одоо тэр Балан хамгаалах яамдаа хандаад архиваас нь өөрөлдөө өөрийн хүсэлт гаргасан өргөдлөө гаргуулах тухай асуудал руу орж ирэх хэрэгтэй. Хэрвээ өргөдөл байхгүй бол хүсэлт гэж байхгүй. Хүсэлт бол өргөдлөөр дамжиж явдаг. Өөрөлдөх юм бол тэр амар хийсний зоргоор хийгдэх юм шиг амар хийсэн чиглэлээ гэсэн юм. Хоёрдугаар асуудал тэр нэг 90 хэд оны үед одоо тэр багш нараа одоо айрмынхан цагдаа одоо өчнөө олон хүмүүсийг ерөөсөө үе олноор ингээд хаалцсан нөгөө хэдэн ч гэсэн үе олноор ингээд ажиллаа хаяад явцсан. Үйлдвэр аж ахуйн газрууд ч одоо ямар ч юм болоо бүгд л одоо эренлүү тэгэл цовсон шүү дээ ер нь бол. Тэгвэл энэ дээр бол нэг хүмүүс бол гошлон гал зарим нэг ингээл одоо ажил байхгүй юм чинь за одоо халагдлаа бүтцийн өөрчлөлт орлоо барьлаа гэж хэлж яадаг. Тэгээд хин хизээ дараад нь яасан гэж нэг хэдэн дарга нэр нь сони юм болсон шүү дээ. За ингээд нөгөө хүмүүсээ бүрдгээд одоо энэ ажилласаа гарцсан гэдэг жагсаалтаа хийчихэд нөгөө дүлийг тушаалдаа багтаах гэдэг нэг асуудал үүссэн. Тэгээ аялыг нь яах юм? За энийг нь авч одоо яг ингээд нөгөө юу яасан албандаа тэнцэхгүй байна гэдгээр энийг нь халчи. Энийг нь одоо ингээд юугаар ингээд нөгөө чинь англиар нэг баг улсууд тушаал бичлээ. Энэ одоо айрам дээр ч адилхан одоо сургууль мургуул бос юм дээр сургууль мургуул дээр бол нөгөө хэдэн сарын цалин малингаа бас аваад хичнээн төгрөгөл аваад гараад 8 болгосон. За тэр бол багш нарын асуудал бол нэг тийм байсан. Тэгээ энэ бол ийм юм бос юм аа. Тэгтээ зэрэг энэ үйлдэлүүд чинь өөрөө сонирхолтой үйл. Аялаа хайж явсан юм уу? Юу үнэхээр халдсан юм уу? Энийг тогтоолох хэрэгтэй. Тогтоолохын тулд эхлээд өргөдлөө ол. Өргөдлөө олж иж асуудал шин өргөдлөө олдохгүй бол тэр тушаалыг нь хүчингү тооцоолохоор одоо шүүгт хандах ийм л асуудал гарч ирж байгаа. За үзэгч аав. За та холбогдсон байна. За та холбогдсон байна яриарай. Байна. Энэ шүүх гэдэг байгууллага шүүгүүд одоо бидрэг юу хатах юм аа. Очих юм аа. Та жоохон чанга яриарай хаа. Шүүгүүд өгчих юм аа бидрэг. За өгнө. Ягаад гэвэл мөнгө төлөөгөөгээд өгч байгаа юм. Монгол шүүгүүд. Одоо энийг чи яах вэ? Нөө тэгэл та шүүгийн шийдвэр гараад та тэгэл төлнө штэ. Тэгэхээр бид нар өгмөр байна. Өгмөр байна. Тэр үгээр дээрээс нь хөдөлмөрөөрөө цагаараа тусмаараа тэднэрт. Гэтэл ажил хийдэг улсууд хангаж бөөмэд. Нэг улсууд ингэж ирчээд бидний одоо ингэж бүр дантаад ах шиг бүр нэг юм байдалд орох юм. Тэгээд утга учиргүй биднээс асуухгүйгээр мөнгө нэмнэ. Тэр мөнгө нэмэх асуудал бол одоо юугаар л шийдэгдэх нөгөө сууц өмчлөгчдийн хурлаараа шийдэгдэж штэ. 50% хурц хуралдаж байгаагүй гадаа. Тэгвэл одоо үргэлжлэх боломж авахгүй л гэсэн үг шүү дээ. Тэгээ нэг зарлаад болохгүй бол ахаад тэр чинь жоохон цөөхөн хэмжээтэйгээр явах нэг иймэрхүү зохицуулт юм. Нэг цаг болж байна уу юу? Юунаас хэлээд ах шиг байна. За ингээд нэвтрүүлгийн цаг маань дуусчих шиг байна. Бидэнтэй холбогдох утас 96 тэг 2 97 тэг 3 мөн 99 88 40 40 дугаараар холбогдож болно. За ингээд манай нэвтрүүлэг 1-р 2-р өдрийн орооны 8 цагаас шууд 7 хоног бүр хүрдэг байгаа. Ингээд үзэгчид та бүхэндээ баярлалаа. Маргааш болт баяртай. Баяртай.